Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэлсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 2 дугаар ном. Үргэлжлэл. Номын энэ хэсэгт хүний альва өвчин ямар шалтгаанаас үүсдгийг харуулахыг хичээж байгаа билээ. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж, өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Булгалах, хөхрөх, өвдөх, бие дээрх, шарах. Энэ бүхэн гадагш суларч гараагүй хорсол. Тэр танд шарах өвчин болж ирдэг. Гараа түлсэн эмэгтэй далдах хүнсэртэй харилцахад нөхөртөөгөө муудалцаж, түүнд маш их уурлаж, гомдсон байлаа. Яс хугарах, цуурах. Хэн нэгний засаглал дарангуйллыг эсэргүүцэж байгааг нь шинж. Өөрийгөө хамгаалж өнгөрч чадахгүй байгааг бас илэрхийлнэ. Таны уур хэлэн өөр рүүтэн иргэн ирж, таны эсэргүүцлийг хугарахыг шаардаж, үзэл бодлыг тань хуглах гэж байна. Хүчний үйлчлэл, хүний эсрэг үйлчлэлтэй адилхан гэсэн физикийн үндсэн хууль үйлчилдэг. Түүнийг өөрийнхөө амьдралд ашиглаж сур. Хэрвээ та үнэн шударга байдлыг хүчирхийллээр тогтоож болно гэж бодож байгаа бол хүчирхийллийг өөрийнхөө амьдралд татсан гэсэн үг ээ. Угралтай хамаатай асуудал нь өөрийнхөө бодлыг зэгцэж, ухамсарынхаа хүрийг дэг журамтай болгох хэрэгтэйг харуулж байгаа юм. Таны үзэл бодлын хатуу батбих үндэс чухал. Тэгэхээр өөрийнхөө ухамсарын ясчиж хатуурсан хэсгийг устгах хэрэгтэй. Үзэл бодлоо хатуу, үйл хөдлөлтөө уян байх хэрэгтэй. Яагад гэвэл бүх бат ястай байх нь уян хатан үйл хөдлөлтөй байхаас шалтгаалдаг юм. Мултрах, судас, шөрмөс, сунах. Өөр хэлэн эсэргүүцэл, гомдол, өшөө авах хүсэл. Эдгээр нь иймэрхүү төрлийн өвчнөд хүргэдэг бүх шалтгаан бишээ. Ийм маягаар далдах хүнсэр хүнийг уур хүчирхийллээ гаргахад нь зохих хэмжээгээр саад болдог юм. Тэр хэн нэг зохихоос өврөнц маягаар хамгаалж байна. Над дээр алгандаа үлдтээ мөрн мултарсан охин ирсэн л дээ. Далдах хүнсэртэй харилцтал хоёр өвчний шалтгаан нь аавдаа гомдсон гомдол байлаа. Эмчээ, манай аав архич юм аа. Ээж өтөрийг уухаараа дандаа зоддөг юм. Миний үлд түүнийг маш их ууж хэлэхэд гарч ирсэн. Нэг удаа тэр согтоод ээжийг амар зодож эхлэхэд нь би түүнийг алмаар санагдсан. Яг үнийг хэлэхэд би түүнийг
ингэх юмсан гэхээс аль хэдийнэ гар захтанж байсан. Тэгээ би хонголд гараад сүх авах гэтэл аав гарыг минь маш хүчтэй эргүүлэхэд би 2 дахь удаага хүслээ биелүүлж чадаагүй гэж тэр охин ярьсан юм. Тунгалгийн бочирхай бүтээлчээр өөрийгөө илэрхийлэхийг бэлэгддэг. Бочирхайн өвчин харин өөрийнхөө илэрхийлэхэд асуудалтай байгааг харуулж байна. Бамбай. Тунгалгийн бочирхайн хавдар нь танд маш их дарамт үзүүлж байгааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл та бусдын тусламжтай өөртөө маш их дарамт үүсгэж байна гэсэн үг. Таны амьдрал руу дайрсан мэт мэдрэмж төрж намайг байнга доош нь хийж байна гэж та боддгийм байна. Гэхдээ та энэ дарамжлыг тэсэх ёстой гэж боддог бололтой. Амьдралд тань бий болсон энэ зүйлээс та гомдол үзен ядалтыг мэдэрдэг. Нөхөр нь архиудаг ихэнх эмэгтэйчүүдийн хоолой дээр нь бөөн юм тагдарч байдаг бөгөөд тэд явандаа Бомбайтай болдог. Гэхдээ зөвхөн архич нөхөртэй ч биш. Манай нөхөр намайг үргэлж өөнтгөлж байдаг юм. Тийм ч юм өмсчиж, ийм ч юм ингэчиж гэдэл тэр надад тайван алах боломж өгдөггүй юм аа. Гэж нэг эмэгтэй ярьсан. Өөрийнхөө төлөө санаа тавьж, хүсэл шаардлагаа сайн мэдж, түүнийг илэрхийлж чадах хэрэгтэй. Өөрийнхөөрөө байх нь хамгийн сайн эм. Заримдаа Бамбай хүүхдэд тусдаг. Ийм тохиолдолд энэ нь хүүхдийн болон эцэгийнхээ таагүй үйлдэлийг харуулдаг. Маш хатуу эцэгтэй хүү ээж. Эцэг нь түүний хэрэгтэй хүн болохын төлөө бүх зүйлийг нь үргэлж өөлж загнаж байдаг гэж. Ээж нь хүүгийнхээ төлөө дэмий сэтгэл шанална. Хүү ааваасаа айснасаа болоод өөрийнхөө бодлыг ил гаргаж хэлж чаддаггүй байлаа. Түүний зовлонтой асуудал хоолой хавьд нь бөөгнөрсөн бөгөөд энэ нь түүний өөрийгөө илэрхийлэх чадвартай холбоотой үсжээ. Хавдар, хорт хавдар. Хүмүүст хорт хавдар эмчилгээгүй гэсэн ойлголт байдаг. Эмч нар ах トゥ хамаатанд нь энэ тухай хэлэх нь цаазан ял уншихтай адил сонсогддог. Сэтгэлээр унах уг нь хэрэггүй юм. Ухаанд хүмүүс идэвгүй өвчин байдаггүй гэж хэлдэг шүү дээ. 9000 жилийн өмнө хятадын эмч Сматхиен эмчилж болдоггүй 5 янзын хүмүүсийг нэрлэжээ. Нэгдүгээрт өөрчлөн ойлгуулж болдоггүй зөрүүд хүмүүс. Хоёрдугаарт мөнгөний араас хөөцөлдөөд эрүүл мэндэ үгүй хийсэн шунхай харамч хүмүүс. Гуравдугаарт муу муухай зуршлаасаа салахыг хүсдэггүй замбраагүй хүмүүс. Дөрөвдүгээрт эмч хэрэглэж чадахгүй, эмийг ч хэрэглэж чадахгүй сул биетэй өвчтэй хүмүүс. Тавдугаарт эмчд итгэдэггүй хэрнээ мэрэгч төлөгчд итгэдэг хүмүүс. Хэрвээ өвчтөн өөрийнхөө амьдрал өвчнөө хариуцаж чадах юм бол идэгдэггүй өвчин гэж байдаггүй гэдгийг би сайн мэднэ. Идэхийн тулд хамгийн эхлээд энэ өвчин идэгдэггүй гэдэг энэ бодлоо хаях хэрэгтэй. Гадны олон төрлийн бүтээгдэхүүн, ангаах ухааны эмнэлгийн энэ тан өвчний шалтгааныг устгадаггүй, харин үр дагавартай тэмцдэг. Иймд таал өөрийнхөө дотор орж эмчилгээний үр дүнд хүрэх хэрэгтэй. Тэгэхдээ хааны газраас гарч ирсэн энэ өвчин хаашаа ч алга болно. Иудинийг хаан өвдөгт нь бурханд хандахыг зөвлөж л дээ. Тэр гэтэл эмнэлэгт хандаад 2 жилийн дараа нас барж өөрийнхөө дотогшоо ханднаа гэдэг нь бурханд ханднаа гэсэн үг. Бурхан хүн болгоны сэтгэлд бий. Хүч, эрүүл мэндийн мөнхийн эх үүсвэрийг өөртөө нээх хэрэгтэй. Тэр бүх хүнд байдаг. Таны дотор шаардлагатай бүх нөөц байдаг. Түүнд хүрч чадахыг хичээгээрэй. Тэгэхээр одоо таны ямар буруу бодол өвчнөд хүргэсийг боддоо.
шинээр гарч ирсэн хавдар цэврүү. Эдгээр өвчин эмгэг та дотоод сэтгэлдээ хуучин гомдол гайхширлаа хадгалснаас бий болдгийм. Та түүнийг байнга толгойдоо эргэлдүүлж, эрхлүүлж, биеийнхээ аль нэг хэсэгт хураадгийм байна л да. Хуучин гомдлоосоо бүрэн салахад ямар ч хавдар бүрэн идэгдэг. Би савны хавдартай эмэгтэйчүүд эрх хүнд гомдох гомдлоосоо салмагц хавдар нь шимэгдэж байгаа тухай энэ номонд олон жишээ дурдсан. Хавдрын бас нэг шалтгаан нь улам хүчтэй болж байгаа ертөнцид хүмүүст өөртөө дургуйцэл юм. Амьдрал ямар ч сайн юм авчрахгүй гэсэн итгэлтэй байх бас нөлөөлнө. Заримдаа хавдрын шалтгаан нь шинээр үлсэн өсөж байгаа дотроо гимших гимшил болдог. Энэ нь биеийг бодтойгоор идэж байгаа хуучин гомдол, уур хорсол, үзэн ядалт өшөө авалт юм. Энэ бол далд ухамсарын маш гүнзгий эдгэрээгүй сэтгэлийн шарх. Бас маш хүчтэй дотор тал руугаа гүнзгий орсон өөртөө болон орчинтойгоо зөрчилдөөн гэж хэлж болно. Их цангаас үүдсэн бардамлал, гимших, шийтгэх, буруу шаах, хүмүүст ихэд зэвүүцэх нь энэ өвчин төрөгдөг. Хэрвээ хүний ертөнцийг үзэх үзэл өмнгийн эдэстэй адилхан болвол бид өмнө үздэг. Эрүүл эдэс яаж ажилдаг вэ? Эхний ээлжинд бүх махбодын төлөө санаа тавьж өөрийнхөө онцгой үргийг гүйцэтгэдэг. Бие махбод чиргээд түүнд яг түн шиг нь хариуцдаг. Өөрөөр хэлбэл бие махбодод хэрэгтэй бүхнийг өгдөг. Эрүүл хэвийн эдэс бол миний сайн сайхан байдал нь эрүүл бие организмаас хамаарна гэдгийг маш сайн ойлгодог учраас бүх хүчээ түүнд өгдөг. Хэвийн эдисийн хувьд бүх бие махбод түүний бурхан, өөрөөр хэлбэл амьдралын их үүсвэр амар мэнд байх, өссөн дэвчхийн эхлэл болд юм а. Тэгвэл өмнгийн эдис өөрийгөө яаж авч явдаг юм? Түүнд бүх бие махбодын сонирхол ямар ч хамаагүй бөгөөд тэр зөвхөн өөрийнхөө төлөө санаа зовдөг. Тэр хаанаас өөрийг нь тижээх бодсон авдгаа мэддэггүй. Өмнгийн эдис нь өөрийнхөө үйлдэлээр бүх бие махбодоо устгадаг бөгөөд бие махбодоо өгөхөд өөрөө өгнө гэдгээ ч мэддэггүй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө амьдралын үйл ажиллагаагаар өмнгийн эдис бүх бие махбодыг түүн дундаа өөрийгөө ч сөнөөдөг гэсэн үг юм. Бидний амьдарч байгаа ертөнц нэг цул организмын хувьд өмнгийн үзэл бодолтой нэг хүн бүх ертөнцийг устгахыг зөвшөөрдөггүй. Ийм учраас ертөнцийн хуулиар тийм хүн устгагдсан байх ёстой. Инхээр хүн ертөнцийг үзэх үзлээрээ өөрийгөө устгаж байгаа юм. Олон хүн одоо үед ертөнцийг үзэх өмнгийн үзлээр маш их хүн халдварласан байна. Тиймээс хорт хавдраар үхэгсдийн тоон үзүүлэлт 2 дугаарт жагсах боллоо. Тийм хүмүүс өөрсдийнх нь хувьд төгс төгөлдөр биш энэ ертөнцийг устгах хөдөж бэлэн байна. Тэд зэвүүцэж, гомдож, үзэн ядаж, өшөө авч, ингэхдээ бодлороо эргэн тойрно ертөнцийг хөнөөж байдаг. Өмнгийн үзэл бодолтой хүмүүс тэднийг хүрээлэн байгаа ертөнц, өөрийнх нь ертөнц гэдгийг ойлгодоггүй. Сөнөөгч бодлоо идэвхжүүлснээр тэд өөрсдийгөө бас хөнөөдөг. Би ертөнц өвдөг, шудраг, төгс гэдэгт харин итгэдэг. Хүмүүс төгс биш нь ертөнц биш. Тэдний өөрсдийнх нь үзэл бодол буюу энэ ертөнц биш, үнэн дээр өөрсдийнх нь ертөнцийн загварал төгс биш гэдгийг ойлгодоггүй. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельник Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа.
Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнцийн ноёрхдог нууцлаг, оюнсах шиг авгаа хүчийг бидэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлэр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.5